Эх оронч хүн гэж төрсөн одоо Монгол ухтган нар нэг юм ихтэй ойлгож улс үндэсний өөр онцлог байж магадгүй шүү. Эх оронч хүн гэдэг дээр яг тэгж яхаар одоо дэлхийн техний төр улсууд байж байгаа одоогийн байж байгаа төр улсуудын шинж чанар ихлээр бас сонин юм байдаг. Бүр уугуул иргэд буюу олон мянган жил олон зуун жил тухайн нутаг дэвсгэр дээр нь тогтвортой амьдарч ирсэн ийм тэр одоо ч гэсэн тэр нь хэвээрэн байгаа тий. Тэр удам судрын тасрааг байгаа. Нэг ийм төртөө улс орн гэж бас байна. Тухайлбал одоо манай Монгол. Тэгээд бие даасан олон мянган жилийн хооронд бие даасан үндэстэн бол төлөвшсөн. За нэг ийм улс байна. Ийм улсын хувьд ийм улс бол цөөхөн бас. Энэ их олон мянган жилийн сарилтын дундор одоо их л ороо бос гавж холилж сүлдэж яг хуучин байсан одоо хэдэн зуун жилийн өмнө байсан улсууд биш шал өөр улсууд ороод ирсэн. Ингээд амьдарч байгаа юм байдаг шүү дээ. Тэр ийм нэг ялгаа байна. Дээр нь бас нэг юм нь болохоор албан хэллэгээр шохоо хилээд янссан юм гэж харагддаг. Холбооны улс гэдэг ингээд том гүрний шинжтэй байна тийм үү. Улс гүрэн гэдэг нь хоёр ялгаатай юм байна. Тэр гүрнүүд дотор бас дахиад саяын шинж чанараа агуулсан гүрэн байна. Эсвэл одоо Америк шиг газараас ирсэн одоо монгол хэлээр бол цагаачд юм да гэж хэлэгдэнэ. Одоо 200-аас хэрэхгүй жил. Тодорхой хүмүүсээ цагаачд гэж хэлж болно шүү дээ бүрэн утгаар нь. Ягаад гэвэл генетикчдийн 320 жилийн найшгүй хугацаанд нэг одоо нэг газрын үндэсний анхны богино мөчлөгийн үндэстэн болж төлөвшөх шинж төлөв суудгийн байна гэдэг судалгааны дүгнэлт гарчаад байна шүү. Тэгэхээр энэ утгаар авч үзэхээр чинь ухтгуунаар авч үзэх юм бол одоо 300-аас доош жил. Тэгээд Америк шиг нэг 200 жил амьдэрсэн улс орнууд бол энэ газраас ирсэн цагаачлаас бүрдсэн улсын нэг шинж чанар гэж. Тэгэхээр энэ дээр эх оронч хүн гэдэг хүний хаандлага энэ улсад байгаа байдлаас ойлголт нь үг хэллэг шал өөр гарч ирсэн. За тэгэхээр монгол хүн дээр одоо бусдыг сүрхий мэдэмхэр юмнаас нь яриад явах те. Тэд нар юу гэж хэлэх юм бөөмөд. Тэгэхээр монгол хүн бол байна шүү дээ. Эх оронч би гэж өөрийгөө үзэх үед эсвэл бусдыг эх оронч хүн мөн биш гэж хэмжих үед бол юугаар хэмжих вэ гэдэг зэрэг энэ ер нь гарал үүслээ мэдэж байна уу? Энэ ер нь хаан төрснөө мэдэж байна уу? Энгийн ярианд байдаг шүү дээ. Ер нь жоохон бие биендээ жоохон хатуух юм хэлье гэж ер нь өөрөө хаан төрснөө мэдэж байна. Хэн гэдгээ мэдэж байна уу гэж асуудаг шүү дээ. Энэ ч нэг явж байгаа хутган байхгүй. Монгол хүний хувьд ингэж ярьдаг шүү дээ. Магадгүй бусад улс үндэсний хувьд тийм чухал асуулт нэг тийм одоо хүчтэй зүйл энд биш байж магадгүй тий. Яриа. Монгол хүний хувьд бол маш ноцтой яриа. Хаан төрснөө мэдэж байна, хэн гэдгээ мэдэж байна гэдэг. Энэ чинь нутаг. Тэгэхээр эх оронч хүн гэдэг чинь нутгаа хаан төрснөө мэдж байгаа. Хэний удам судар гэдгээ мэдж байгаа. Өөрөө тэгэд залгаад юу хийх гэдгээ одоо ойлгосон, ухамсарласан тийм үү? Тийм хүнийг эх оронч хүн гэх байна. Тэгэхээр цаашаа үргэлжлүүлээд байлгахын төлөө зоригдол хүсэлтэй, тийм төлөвшөлтэй болж чадсан сая эх оронч хүн болох байх шүү гэж бодож байна.